Зорилго ба манифест. Манифест нь шийдэл мөн үү? Дан ганц манифест хийх нь шийдэл биш. Зөвхөн бодоодох нь ямар ч утгагүй. Хичээл зүтгэлийг манифест орлохгүй. 2. Бодит үйлдэл. Зорилготой хүрэхин тулд төлөвлөгөө гаргаж, үр дүнд хүрэхин тулд бодит үйлдэл хийх хэрэгтэй. 3. Зорилго ба манифест. Харин зорилго хүний төлөвлөгөө үйлдэлийг манифест хослуулбал зорилго биелэх магадлал тун өндөр. Бодит жишээ нь дэлхийн тэргүүн баян Билл Гейтс, Элон Маск нар 13 наснда Америкийн эцэг эгч Жорж Вашингтон 12 настай байхасаа бүр Битлз хамтлаг хүртэл нэрд гарахаас өмнө Брюс Ли 12 настай байхасаа л зорилготой хүрэхин тулд манифестийг ашиглаж байжээ. Учир нь зорилгоо тодорхойлох, төлөвлөх, үйлдэх, зорилготой хүрэх итгэл үнэмшил, үр дүнгийн манифест хослуулан ашиглан амжилтын хөшүүрэг бөгөөд зорилготой хүрэх том өдөөгч болдог. Гэхдээ эхнээс зөвсд нэмтэйгээр хийх нь хамгийн чухал бөгөөд үр дүнтэй байх болно. Зорилго ба манифест сургалтын бүртгэл эхэллээ. Зорилго хүчээд дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.